Сайн мэцхан нөхтөхийн жимээр подкаста та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн зочин амирт Монгол улсын үйлчлэгийн гавьяат ажилтан бригадын генерал гамшигс хамгаалах олон нийт сургуулийн төв 116 дугаар ангийн захирагч Батмөнхийн Угмаяр генералыг урьсан байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайхан та сайхан хаварч байна уу? Сайн хаварч байна. Өнөөдөр Монгол цэргийн өдөр орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхтэй өдөр таныг зочин амиртаа урьж байгаадаа баяртай байна. Танд баярын мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч баярын мэнд хүргэе. Энэ удаагийнхаа нэвтрүүлэгт урьсын хөдөлт бас их баярлалаа. Баярлалаа. Онцгой байдлын алба гэхээр онцгой алба гэж боддог. Дундгой Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас Хурандаа Адиабатар гэдэг залуу намайг урьж онцгой байдлын нэвтрүүлгийг хэд хийсэн. Тэгээ тэр үедээ ингээд онцгой байдлын нэвтрүүлгийг хийхээр их гоё гэгэн алба юм аа гэж төсөөлж исэн. Тэнд муу мухай юм ерөөсөй байхгүй хүний төлөө ажилтдаг юм гоё алба юм байна да гэж бодож исэн. Таны хувьд? Онцгой байдлын байгууллагын түүх бол их тийм эдгэр богино боловч маш их тийм баялаг түүхтэй энэ байгууллага. Би анх иргэний хамгаалтын байгууллагад орж ирсэн тэр мөчөөс хойш эдвгээ бараг 30 жилийн амьдралыг туулж байгаа. Би чинь нэгэсэндээ бол иргэний хамгаалтын байгууллага гээд Батлан агуулгын яамны харьяанд байсан хэрэгжүүлэгч агентлагт орж исэн. Тэгээ манай байгууллага гамшигс хамгаалахад орчин цагийн менежменттэй удирдлагатай уялдаад бүтэц зохион байгуулалт чиг үүрэг өөрчлөгдөөд 2003 онд Улсын их хурлаар гамшигс хамгаалалттай хууль батлагдаад энэ хуулийн үзэл санаатай нийцүүлээд 2004 онд гамшигс хамгаалах ерхий газар гэж байгуулагдаад за энэний дараа бас нэршлийн асуудлаас хүмүүст одоо нэршил маань наалтцаасаа болоод дахиад нэрээ өөрчлөөд онцгой байдлын байгууллага гэж нэрлсэн. Тэгэхээр энэ иргэний хамгаалалт гамшигс хамгаалах онцгой байдал гэдэг 3 өөрчлөгдсөн нэр өөрчлөгдсөн байгууллагад эдвгээ 30 жил ажиллаж байгаа. За манай байгууллага бол их өвөрмөц онцлогтой байгууллага. Та ярианыхаа ихэнд эхэлж дурдлаа шүү дээ. Хүний одоо амь насыг аврам хамгаалахын төлөө хүмүүлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг ийм онцлогтой байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын одоо ажил үйлс бол тийм гэгэн. Хүний амь насыг хамгаална, эрүүл мэндийг хамгаална гэдэг бол маш буянтай ажил. Орчин цагт бол мөрдөцсөн их олон албаагч нар байна шүү дээ. Төрийн зэргийн байгууллага гэж нэрлэдэг. Тэгээ энэ төрийн зэргийн байгууллага дотор өнөөдөрт улс орныхаа аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө одоо нүд чавчихгүй ажиллаж байгаа байгууллага бол онцгой байдлын байгууллага. Тийм учраас бол ард түмэнд бол их тийм нэр хүндтэй. Их олон амьдрал дээр хүмүүсийн хандж байсан хандлагуудыг ажиглаад байхад бол онцгой байдлын байгууллагын алба хаагч нарт бол ард түмэн их тийм юутай таатай их үнэлдэг юм байл. Тэгэхээр тэр үнэлгээ гэдэг бол одоо манай байгууллагын хамт олонны үнцэн бахархал юм да. Ийм л одоо бахархалтай байгууллага. Таны үеийнхэн ч юм уу, миний үеийнхэн багш болно, эмч болно, жолооч болно гэж мөрөөддөг байсан. Одооны хүүхдүүдийг бодвол та анханасаа угаасаа онцгой байдлын одоо тухайн үеийнхаа нэршлэр энэ албанд орондоо гэсэн мөрөөдөл байсан уу? 10 жилд байхдаа. Төгсөлтөө ч юм. Би 10 жилд байхдаа манай барилга барилдаг хүн байсан. Барилгын даамал хүн байсан байх. Тий, барилгын даамал. Би аав шиг одоо барилгын инженер болъё гэж боддог байсан. Тэгээ хараахан чадаагүй л дээ. Тухайн амьдралын нөхцөл тухайн одоо гаргасан шийдвэрээс болоод тэгээ Батлан агуулгын их сургууль төгссөн. Тэгээ цэргийн хүн болсон. Тэгээ цэргийн хүн болоод энэ иргэний хамгаалтын байгууллага гэдэгт дотроо нэг агентлаг учраас би шилжиж ороод ажилласан. Тэгээ иргэний хамгаалтын байгууллагатай л миний амьдрал хувь зүй одоо байнга салшгүй холбоотой байсараа л энэ мөчийг хүртэл явж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо би Батлан агуулгын их сургуульд орсноороо ер нь бол одоо миний хувь талын их тийм зөв байж дээ гэдгийг одоо сүүл заримдаа их тийм дотроо дүгнж боддгоо шүү дээ. Тэр их сайхан сургууль төгсөж тэр төсвөр хатуужлыг сурч
Тэгээд одоо энэ албанда хоёр гүйцэтгэлээр энэ хүртэл одоо ингээд ажиллаа гэдэг зүйлийг бол байнга боддөг юм уу? Онцгой байдлын алба гэснээс танай энэ гамшигаас хамгаалах олон нийтийн сургалтын төвийн ч юм уу зайлшгүй хийх ёстой юм ард иргэдэд нэг анхны мэдгэдэггүй олгомоор юм шиг санагддаг юм. Ер нь хүн болгонд. Ягаад тэгэхээр манай гэр нэг шатаад. За. Нөгөө нэг халуун тоо гэж хэрэгэлдэг байлаа шүү дээ. За тэгдэг айлд хэрэгэлдэг. Тэгсэн дэлбэрээд өөр хайрчсан чинь дэлбэрээд. Тэгээд хамгийн түрүүнд онцгой байдал руу салгаж байгаа юм чинь. Тэгээд хүн чинь нөгөө гал ингээд дэлбэрээд ингээд янгот усасгаад идэх юм лээ. Тэгсэн чинь усасгаж болтгүй юм лээ шүү дээ. Улам ингээд дэлбэрээд идэх юм лээ. Тэгээд онцгой байдлын онцгой байдал руу залгаал их чинь ингээд гал гарцсан гэл нөгөө хажуудлын айл руу орно гэл хамгийн түрүүнд айдастай болчих тийм үлээ. Тэгэл ингээд орилол ингээд уйлал ингээд залгасан чи. Багны алчуур байвал норгоод мушгаад тэгээ нойтон болгож байгаа гал дээрээ тавь гэдгийгсэн. Тэрийг би мэдэхгүй л байгаа шүү дээ. Одоо гүширч иж. Тэгээд тэнгуут тэр чин гал чин унтарт юм л шүү. Тэгэхээр одоо энийг би мэдэхгүй байсан гээл тавадчих. Тэгэхээр энэ үүрэг танаад байгаа одоо тийм үү? Одоо хамгийн анхны мэдгэдэгөх. Тэгэхээр чи хүүхэд багчууд дунд сургууль, их сургууль, оюутан ч гэлтгүй бүгдэнд нь яг энэ бид нарт ч гэсэн тий мэдгэдэггүй хүмүүр ийм чухал алба юм байна даа л гэж бодоод шүү. Ер нь иргэн хамгаалтын байгууллага гэж яхад ерхий услын сургуульд байхад иргэн хамгаалтын хичээл, цэрэгжилтийн хичээл гэж ордог. Нэгдүгээр курс бид нарт бас иргэн хамгаалт ордог. Эхлээд сургуульд бас ордог байсан тий. Тэгээ сүүлд одоо гамшигаас болоод гэхдээ тэр үйл ажиллагааны тийм тасалдаа доголдоод бүр хичээл ном орхоо болцсон гэдэг бол бас өрөөсгөлөлтөө. Одоо ч ихтэй сургуульд одоо заавал судлах хичээл гэдэг нэг кредит цаг бол энэ гамшигаас хамгаалах анхны шатны ойлголт аюулгүй амьдрах ухааны хичээл орж байгаа. Ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бас аюулгүй амьдрах ухааны үндэсгээд бүр одоо боловсролын сайд одоо манай байгууллагын тэр хамтраад гаргачихсан тушаа шийдвэр дотор бүр сургалтын хөтөлбөр дотор орчихсан байна. Гагцуд яаж яана гэхлээр нөгөө хичээлийг яг одоо сумын төв дээр гэдэг чим аймгийн төв дээр ч юм уу хүүхдүүд дээр бодитоор хичээл орж ийн үү юу гэдэг нь бас дүнжлэгээ их асуудал болчиход байгаа. Түүнээс биш зохион байгуулалттай холбоотой орох талын асуудал бол бүгд байгаа л да. Тэгээ одоо та бүхэн ярилцаж сууж байгаа энэ өрөө бол миний ажлын өрөө л дөө. Тэгээд гамшигаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги гэж засгийн газрын шийдвэр гараад хуучин одоо нийслэлийн харийн дэсэн сургалтын зориулалтын байгууллагын суурин дээр тэгээ ийм анги байгуулад тэгээд нааш нь одоо ажил үүрэг гүйцэтгэх гээд намайг томилчихсан. Шинээр байгуулагдсан юм уу? За яг ер нь бол чиг үүргийн жоохон томроод зохион байгуулалтын өөрчлөлт орсон. Тэгээд саяхан засгийн газрын шийдвэр гаргаад гамшигаас хамгаалах олон нийтийн сургалтын төвгээд 116 дугаар анги байгуулчихсан. Тэгээ энэ нь бол яг үндсэндээ бол үндэсний хэмжээнд ард иргэдэд хүүхд багтчуулд гамшигаас хамгаалах анхны шатны мэдлэг олгох ийм чиг үүрэгтэй томоохон байгууллага болгоцсон л доо. Энэ хүрээндээ бид бүгдийн сургалтын хөтөлбөр дотор бол мэргэжлийн өндөр түвшинх бол биш. Яг гамшигаас хамгаалах анхны шатны. Таны тэр нөгөө бодлоодээс нөгөө гал гарсан үед одоо яаж унтраад юм бэ? Хэдэн төрлийн гал унтраагууд байдаг юм бэ? Гал гэж юу хэлдэг юм бэ? Яаж аюулгүй байдлыг хангадаг юм бэ? Өрх дотор өрхийн аюулгүй байдал ямар байдаг юм бэ? Тэргээд энэ сургалтын модулыгаа хүрээнд бид нар ингээд бүх төрлийн хүмүүстийн сургалтын зохион байгуулж явуулж байгаа. Ийм одоо чиг үүрэгтэй. Тэгэхээр нөгөө хүн хэлхээс нааш цаас шишгээс нааш гэдэг шиг уг нь бол энэ сургалтанд хамрагдаад ядаж тэр гал унтраагуулыг ашиглаа сурцсан байх юм бол сургууль дээр байна уу, гэр орондоо байна уу, албан байран дээр байна уу, ямар нэгэн тохиолдол гараад галын одоо их үсэг мэдэгдсэн тохиолдол дөнгөж гал гарах тохиолдол маш хурдан хугацаанд та одоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад тэр галыг унтраах юм боломжтой. Хэрвээ тийм сургалтанд хамрагдаагүй тохиолдолд бол нөгөө сандарч бодлоод ингэсээр адилхан гал маань томроод ингээд асар хэмжээний хүний амнаснаас ахуулаад идрэнгээ охирол учруулцдаг. Тэгэхээр бол одоо ер нь бол болж өгдөг бол Монгол хүмүүс одоо бид бүгд яг анхан шатны яг амьдралд хэрэгтэй зүйлүүдийг сурчмаар байгаа. Ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд одоо төлхөө одоо энэ зүйлийг ойлгуулах ийм бодлого барьж байгаа. Тэгээ өнгөрсөн жил сургалтынхаа төвийн багш нартай хамт Булган бол Эрдэнэт хотын ерхий боловсролын сургуулийн одоо төгс ахлах ангийн хүүхдүүдэд би бүр газар дээр нь очиод бид нар хичээл заасан.
За миний би ч одоо ангийн зарагч гэхээс илүүтэй бол би бол одоо багш гэж өөргөд өгнөж байгаа. Тий, чи заа тий. Тэгээд газар хөдлөлтийн аюулгүй байдалтай холбоотой, дээр нь бас эх оронч үзэлтэй холбоотой, хүний мэс чанартай холбоотой, хүмүүжлэлтэй холбоотой зүйлийг яриад манай бусад багш нар галын аюулгүй байдал одоо өөрөө эмнэлгийн анхны тусламжийн асуудал мэтлэн сургалтуудыг хийж явлаа. Бодит байдал дээр амьдрал дээр очиод үзээд харахаар бидний төсөөлж бодож яснаас өөр зүйл бол маш их байна. Ажлыг яг цаасан дээр төлөвлөж ингэчээд хамгийн гол нь гаргасан бодлого шийдвэр амьдрал дээр хэрэгжиж явах хэрэгтэй. Тэгвэл бид нар чинь нөгөө их хөвчлэн ширээний ард зуучаад цонхоор харчихвал за одоо тэр юм болж байгаа гэдэг. Амьдрал сайхан байна. Усан болоогүйний тайлан мэдээ гаргаал ингээл дээшээ доошоо ингээл хотлох хуураад байдаг. Тэгээ газар дээр очиод ингээд сургалт хийгээд ингээд явж хахад жишээ нь Булган аймгийн сургуулиар орсон. Үүдэнд нь 6 ших гал унтраагаар бол байгаа байхгүй юу? Тэгээ тэрийн шалгаад утсан чинь 2 нь ажилтаа 2 нь одоо нөгөө талгууд болцсон 2 нь ажиллахгүй байж байгаа. Тэгэхээр бол энэ дэр асуудал дээр маш их олон зүйлийг бол дотроо бодод тунгаасан л да. Бид нар их олон юм олж харах хэрэгтэй. Тэгжээж одоо нэг ажил нь жоохон үр дүнтэй бодит амьдралд нийцсэн хамгийн гол бүтэмжийг их бодох хэрэгтэй байхгүй. Энэ зүйлийг их олон талаас нь олж харсан. Манай анги чинь нэг сургалтын зориултаа ганц машинтай. Тэр нөгөө дээшээ болоод гаврах хоолоогоор буулгаад дотор басна газар хөдлөлтөд жичрэл мэдрэгдүүлээд. За. Тусамжаар ирсэн юм аа. Тэр машин аваад атсан. Тэг хөөгд очил их сонирхчихил. Дээр нь бас Япончуудтай ажиллаж байхдаа Монгол улсад анх Иза Кайрон Карван гэдэг сургалтын тэр модулыг нэвтрүүлж байлаа. Тэр сургалтын модулыг нэвтрүүлэхэд Япон хүүхдүүд одоо өөрсдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалтын модуль байхгүй. Тэрэн дотор жишээлбэл одоо 200 пошиг гэж ярьдаг шүү дээ. Төмөр пошиг тийм ээ. Тэгээ найзтайгаа ярьж байгаа 4 пошиг олж аваад. Тэгээ хүүхдүүдээр тэр пошигнуудын хооронд ус хийх юм дадлага хийлгэж байгаа. Амьдрал их өөрөө. Бодит амьдрал бол их өөр. Амьдралаа тэр болон галуунтраагаа ашиглаж чадахгүй ч болно. Сумын төв дээр галуунтраа бол байхгүй ч болно. Сумын төв дээр байж болох боломжтой зүйл ус байж болно. Гэтэл тэр усыг яаж өөрлөөд авчидын галын одоо голомтроо очиж галуунтраа ажиллагаа хийх вэ? Яаж хийх боломжтой юм гэж. Дандаа нөгөө одоо бид нар чинь тийм сонирм яриад байгаа шүү дээ. Хийсвэр юм ихээр л биш байхгүй амьдрал дээр шал өөр. Ямыг яаж тэр хувин барьчид ус барьж гүйж очиод галыг унтраах тохиолдол гарч болно шүү дээ. Гэтэл одоо дээр үед хувин бариад ус шүршээд ус руу цацаад галуунтрааж ирсэн юм аа гэх тэр нь одоо өнгөрсөн нийгмийнх гэж бодож байгаа бол төсөөлж бодож байгаа ш. Бүр тэс өөр. Тэгэхээр тийм дадлагыг хүртэл хийж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эгнэж зогсож байгаа тэр хувингаар ус дамжуулаа явна гэдэг чи ядаж нэг хамтаж үзэл төлөвшнө үсттэй. Би эндээ тэр хувингийн чи усыг доторх нь цалгиулахгүй дамжуулна гэдэг бас уур чадвар бас хариуцлага шаардна да. Яарад дамжуулаад байхлаа 50 байжээ. Ингээд усаа битгий цалгиулаараа гэдэг заагаад өгнө гэдэг чинь сахилга дэг жирмийг ур чадварыг хүртэл давхар олгож байгаа юм. Багаар ажиллана, биендээ туслана, гэх мэтлэн гээ. Иймэрхүү байдлаар сургалтыг зохион байгуулж ирсэн их үр дүнтэй болсон. Тэгээд ч одоо сая нөгөө Монгол улсын ерөнхий сайдчин Гамшиг эрсдэл бууруулах үндэсний зөвлөлийн дарга гэж явдаг. Тэгээд саяхан үндэсний зөвлөл хуралдаад ерөнхий сайдын зүгээс өгж байгаа чиглэл бол ерөөс ард иргэдийг сургаж урьдчилан зэрэглэл ажлуудыг хийж эрсдлийг бууруулъя. Бид нар нэг юм болцсон хойно ингээл нэг бужигнаал те. Боо юм болдог шүү дээ. Бөөн хэр болруулдаг алаа чи бидэд тулаалаад ав юм. Тэрнээс өмнө ерөөс урьдчилан зэрэглэл ажлыг чухал хүмүүсээ сургая гэдэг ийм одоо байр суурьтай хамтсан байна лээ. Тэрэн дээрээ тулгуурлаа сая Гамшигаас хамгаалах олон нийтийн сургалтын төв гэж. Тэр нэг болцшгүй нэг том эрсдлээс ч урьдчилан зэрэглэл ганц арга зам л энэ сургалт шүү дээ. Тий. Тэгэхээр тийм чиг үүрэгтэй болцсон. Тэгэхээр одоо бүр анхын шатнаас нь ахуулаад ийм зөвлөдийг заах хэрэгтэй байна. Түрүү явж байхдаа хүүхдүүд нөгөө эрологод багж байд юм лээ. Нурандаа үүрчээд ус руу ингээд шүршээд ингэж унтраадаг хээрийн төмөрд ашигладаг багж. Тэр багж байгаа бид нар яг ус хийж гад хүүхдэд нуранд нүрүүлж гад ингээд галын дүрсийг бид нар өөрсдөө хийгээд манай хамт олон. Яг ийм одоо гал шиг ийм дүрс төмрөөр хийгээд усаар шүршингүүт нөгөө төмөр нь уннаа гэд. Тэгээ хүүхэд яг голынхан голомтор тэр улаан дүрс рүү харж гад усаар ингээд шүршээд тэр дүрс нь батлаа галаа унтраж байгаа байхгүй юу? Яг ийм дадлага хийсэн. Тэгээ биеэр хийж байгаа дадлага гэдэг нь хүнд их хоногшоод үлдчихдэг.
Тэр хүүхд бол тийм дадлага хийсэн тохиолдолд тэр хүүхд хизэж мартахгүй. Тэр хувийн авал бошуухан шиг хувийн авал ус цацнаа гэдэг тэр дадлагыг хийгээд өөрт нь хоногшоод үлдчихэж шүү дээ. Тэгээд ингээ сургалтынхаа агуулгыг үр дүнг ингээл хажуугаас нь ажиглаа. Тэгэхээр тэрэнд оролцсон хүүхд маш идэвхтэй оролцож илээ. Анхны тусламж үзүүлэлтээр их анхаарал хандуулж илээ. Тэгээд тэр болчихж. Хожимо тэр ямарваа нэг юм болоход бол тэр хүүхэд гал унтраа руу авчаал, галын гол унтраа авчаал, сэгсэрж байгаа л чихтийн мултлал тэгэл одоо унтраа хачт зохион байгуулж байна. Ингэж бид нар нэг тийм нэг амьдрал тойрсон. Ойрхон. Амьдрал тойрсон. Нэг хэтэрхий нэг том онл мол яриад ингээд байх нь бас үр дүн муутай. Амьдрал тойрсон сургалт хийх юм бол их олон зүйлүүдийг бид нар эрсдлийг бууруулж тэр хүн өөрийнхөө амнасыг хамгаална, найз нөхдийн амнасыг авална, өрхийнхээ амнасыг авална, аав ээжийн амнасыг хамгаална. Тэгээд сургууль дээр гахалхангийн хүүхдүүд 11, 12 дахь ангийн хүүхдүүд ч одоо юу гэсэн юм бэ? Нас үеийн төрсэн хүн шүү дээ. Тэр хүн чи галын унтраагуулаа гүйж авчиж гал гарлаа гэлэг гүйж авчид тэрэн дээр чи одоо нэг цахилгааны галын үед яах, хийн галын үед яах юм тийм ээ. Энэ төрлөөр байж байгаа шүү дээ. Дөрвөн төрлийн гал унтраагаа бид нар тайлбарлаж өгöd байгаа юм чи. Аль нэгийг аваачаал тэр маш хурд унтраач. Энийг л одоо урчин сэргийл эрсдлийг бууруулах гэд байгаа юм да. Та дид дарга хийжсэн хүн Монголд ярныг ямар нэгэн тийм тосол гараад янз бүр юм болохоор энэ онцгойгийнхаа одоо хүртэл улаан гараад төмөрт орж идэв юу ч байхгүй л гэдэг. Миний ажиглахад ер нь сүүлийн хэдэн жил онцгой байдлын албаагчдын ч тэр газрын ч гэсэн нэг бүх зүйл нэг хамаагүй дээр болсон гэж харддаг шүү дээ. Бүр хэдэн жилийн өмнөхөөс хамаагүй дээр байгаа байхгүй. Гинт нэгэн харангуйтал эднэр ста нэг арайчтай л гэдэг үгүй. Гайг болсон гэж харддаг шүү дээ. Би бол таны ярьж байгаа тавьж байгаа асуудалтач бүр санал нэг байна. Онцгой байдлын байгууллагын сүүлийн 30 жилийн амьд түүх би яг таны өөдөөс хараас сууч. Одоо энэ түүх одоо ийм түүхтэй хүн одоо ёстой хуруу дарам цөөхөн. За надад би байна өшөөний хүн байж болох юм. Гэтэ тэр үнийг гүйцэтгэжсэн үүргэн дээрээс бодглоор арай өөр. Багш нь өөрөөсөө бүх юмд оролцож исэн. Сайн муу бүх юм. Анх бид нар иргэний хамгаалтын байгууллага биедэгээ салахад батлан хамгаалгын яамнаас нэг хэрэгжүүлэгч агент бий даацсан. Тухайн үед ойлголцлын их жоохон бэрхшээл бий байсан. Одоо бол бидний хооронд бол ойлголцтой байхгүй. Манайх чинь төрийн цэргийн байгууллага болцсон шүү дээ. Тэр үед л байсан. Тэгээд салсан. Эхэндээ хэцүү байсан. Манай иргэний хамгаалтын байгууллага, гал төмөртэй тэмцэх байгууллага, улсын нөөцийн байгууллага гэдэг энэ гурван байгууллагын нийлүүлж гад үндсэндээ одоо чиг үүргүүдний хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэдэг байгууллага байна гэж байгуулсан шүү дээ. Засгийн газар улс төрийн шийдвэр гараад. Тэгээд анх байгуулсан нөгөө манай аав ээж өвгдөөс тэгдэг шүү дээ. Бид хоёр гэр бүлээ зохиоход хоёр талаас нь хоосон чимдантай ирээл өдий зэрэгтэй болгоо шүү нэг айтайхан байгаарэ гэж бидний чинь тэгдэг шүү дээ. Хүмүүжлийн яг тэрэн шиг манай гурван байгуул анх эхэлж байхдаа юу ч хөөсөн. Өөртөө хөхт айланбан тэрлэг гэдэг шиг хөхт айланбар хийцэн хувц өмсдөг байлаа. Чих юм байхгүй л ингээд. Тэгээ нөгөө тэр хөхт айлан чинь ингээд маш хурд ингээд гантчихна угаачглаар. Тэгээ өвдөг мөвдөг гарчихна. Таныг хөх бодолг өгнө. Тэр хөх бодолгийнхны энэ захмах нь ингээд сунчихна. Тэгээ нэг хүн ингэдэг шүү дээ нэг юм битээ хөхтөө хүлээл ингээд энийг сунцсан бодлогт ингээд яг тэрэн шиг болдог байсан. Тэгж анх гараагаа ихсэн шүү дээ. Иргэний хамгаалтын байгууллага дотор 100 иргэний хамгаалтын 122 дугаар ангид нэг улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чиглэлтэй аймагуудад нэг аврах салбар отрядтай. За манай гал төмөртэй тэмцэх байгууллагууд аймагуудад нэг салбар нэгжтэй. Тэгээд АЦ40 ТСВ гэдэг ус тээвэрлэгч АЦ40 нацус гэдэг ийм их машин техниктэй эхэлж. Юу эсийг хурцл байсан баг. Гэхдээ яг хөө нэг орсын машин байсан. Улсын нөөцийн бас хэтэрхий бас нэг хурцвэс энэ гэдэг бас яагаад гэх вэ? Улсын нөөцийн байгууллага бол бас нэг хідэн эсклас автаа тэгээд дээвэр мэврэж орчихсон юм байгуулвал анх эхэлж ирсэн. Тэг өнөөдөр яг энэ буцаад энэ амьдралынхаа энэ туусан замаа эргээд харахад бол бид нар бол маш их тийм олд амжилтанд хүрсэн. Тэгсэн. 30 одоо онцгой байдлын байгууллагууд 20 жилийн дотор бол яг одоо Аз, Номхон далайн дэлхийн улс орнуудтай энэ тэнцвүүс хэмжээний бүтэц зохион байгуулалт, эргэцүүн зохицуулалтаа бид нар бий болгосон. Үнэн бол үннээрээ дээр. Тэгэхгүй заримдаа ингээд нэг тийм текстүүлэл одоо юм болохлоо онцгойгийнхан одоо юу ч яахгүй багажгүй говцгүй энэ нэг хэд тийм дарга нар нь хулгай хийчлээ гэдэг чинь аягүй дандаа буруу юм яриад байдаг баг. Тэр нэг дорндын төмөр дээр ийм юм болсон шүү дээ. Нэг бид нар чинь ингээд төмөрт явах болохоор
хээрийн хувцас бид нар төгж юм тийм ээ. Тэрнээс гадна ажлын хувцас өгөхөөс гадна бид нар заримдаа нөгөө хээрийн төмөрт явж байгаа ч муу юм өмсчих гэж боддог байхгүй. Арай нэг яг тэр чинь нөгөө шороодоос уцсанаар нөгөө хувцас бас хадгалж мадаглах хүн чи шинээр байлгах га тий. Гэхдээ шинээр байлгахаас гадна бас арай л хурдан эдлэлүүлэхгүй юм байхгүй. Тэгээд тийм учраас нэг жоохон арай өөр нэг тийм тараа уцсанаар энэ төр өмсөд явчих тохиолдол гардаг байхгүй. Тэгээд зурганд ороод. Тэгсэн чи доронтож явжсэн нэг тэгсэн манай албагч өөрөө тэрийг их буруу яриад одоо юм авдаггүй энэ төр тэнгуут шуураал тийм янзхан ингэчлээ энэ төр үгүй штий. Одоо үндсэндээ парк шинжилэл гал унтрах зорилттой машин техник маш хийлээ. Нислэгдэхтэй болоод баг одоогоор одоо мэдхгүй тоо баримтаа би сайн санахгүй баг 200 төгний амь насыг аварчлаа. Тий. Галын машин техник шинжилчлээ. Одоо та хөдөө яваад манай онцгой байдлын байгууллагуудын сохор нэгжүүдээр ороод тэр тавилангийн үзээрээ. Ястаа нэг янзын машин техниктэй ингээд сууж байгаа шүү. Гайхаад. Ингээ үүднийх нь алчуурын цав цагаан байна. Гэхдээ Европын стандартын шаардлагыг хангацсан гал унтрах зорилттой машин техник хаа байсан суман дээр байгаа шүү. Гоё болсон юм л. Ийм болгож өгсөн байшин самнаас ахуулаад одоо харалда ингээ яриа сууж байгаа энэ мөчч гэсэн энэ гамшигсан хоолны нийтийн сургалтын төвийг хүртэл төр засагч байгуулж шít. Гэхдээ ийм юм хийгээд ахлаар нь одоо яад юм тийм ээ. Заавал нэг үгүйсгэж иж нэг устгаж иж тийм ярьж иж одоо хандна гэж байгаа хандлага бол тийм зохистой биш. Чадлаараа өөрчлөлтөө хийгдсэн. Цалин бизнес ахуулаад тэг манай төрийн зэргийн байгууллага дотор юу онцгой гавь байгуулсныг гээд 4 албан агчийг 20 сая төгрөг шагнаж байгаа байгууллагууд хаана байгаа. Гихмичлэг зөндөө л ажлууд хийж байгаа. Гэтэ нөгөө хүний хийж байгаа бүтээсэн зүйлийг олж харахгүй юм байх юм бэрхшээлтэй л дээ. Баян үгүйсгэж идэг хүмүүс байна л та. Гэтэ бас залуучуудын хандлага нь онцгой байдалд орох дуртай болсон байлээ. Тэгээ би тэр өмнө говь дунд говь дээр нэвтрүүлэг хийхдээ нөгөө машиныг үцэх гээд орсон чинь ингээд шалны алчуурын цав цах. Би тэгэл нэг хөөд тортогтой юм байх юм ах гэж бодоод. Тэгээ өөр ингээд алхаж чадахгүй ш тэн дээр гიშгэж чадахгүй. Юу ч хөөд тортогтой байж. Тийм амир том хоол төсөөлөд тохтой байх. Ангийн залхсан ч мондаг юм гээд бодчихлоо. Хээ чи хүн чинь нөгөө байгаль газраа сэтгэл нь одоо бүх юмд зориулаад байхад одоо хоосон ч ясн нөгөө гэр орноо цэвэрлээ сууж яхад хоолгүй ч ясн цэвцээгээ сууж явах чинь хүнээсээ шалтгаална шүү дээ. Тий. Тэг чи манай хэд чин тэгж юмаа хийгээд өстө таныг аваад байлгаал хийгээл тий. Шалныгаа өөрөөсөө чамаагүй харин хэм шаардж байгаа шүү дээ. Тий. Тэр хэмжээнд байдлаа хамт олон байна гэдэг чинь юу дондоо хөөдөртөө байждаг. Тийм биз. Мөнгөгүйгээд л ингээд одоо хэлийнхэн чинь ингээд юу байгаагаар янзлаад байдаг тайлан танах бас тэгдэг юм лээ. Тэр мөнгө байхгүй төсөв байхгүй гэхгүйгээр юм янзлаад бүр орохоор ямар гоё гэж бодчих. Тэгнэ шүү дээ. Чинь амар янзгай байдал гэдэгсэн. Тэгэхээр бас нэг үе бодвол энэ маасан л ингээд орлоод байгаа болохоос хөөхөн болчиход байгаа ингээд би боддгийг. Ер нь завсаргүй ажилтай хүнд бол тэр нөгөө дэлсүүл яриа ховжиг хөөцөлтөг хэрүүл урган зав байхгүй. Завгүй хүн чинь өсөл тэмүүлэлтэй ажиллаж байна. Тэгсэр л цаг хугацаатай чи уралдаж амьдарч байгаа шүү дээ. Завтай өнөөс дандаа муу юм гардаг шүү дээ. Тийм юмд бол шүүмжилтэй байдаг. Би таныг ингээ харахаар та шудраг хараад байгаа шүү дээ. Үүн таныг судалж байгаа байхгүй юу? Бараг 2 жил болох нэ. Хөөх. Зарчимч. Тэгээд мэрэгчлээ эзэн болно гэдэг чинь хамгийн чухал. Багш хүн багшаа сайн хийх ёстой, эмч хүн эмчээ сайн хийх ёстой гэдэг. Таны характер нь айгүй юм шудраг хүн байлээ л дээ. Тэгээд хүнд юу ч хамаагүй хэлцдэг байх. Дүстас гэд би бодсон зүгээр. Зөндөл болон сургалт мургалт тэгээд дарга байсан, олон газараа явсан байх. Янз бүрээ шаварч гаргадаг байсан байх. Тэгээ би тэр тийм зан характерыг чинь бодцоод мэрэгчлээ эзэн болсон харизм өндөр юм төх юм да гэд бодож исэн. За ди дарга байхдаа тийм байсан байх. Өнөөдрийн энэ хийж байгаа ажил албан хоёрын хооронд ялгаа байна уу? Байхгүй. Хөвөрөл байна уу? Би байгаа зүйлдээ л чин сэтгэлээсээ л хандахыг хичээдэг. Одоо нэгэн шийдвэр гараад ийшин томилсон бол би ажлаа хийх л үүрэгтэй шүү дээ. Би төрийн тусгай албаагч өрсөн дангарахтай. Тэр болж байгаа бусад үйл явдал өстө надад огт хамаагүй. Юу болон уу яан уу ийн үү өстө намаа яан уу байна уу самаахгүй. Нэг л томилогдоод ирсэн бол би ажлаа хийх үүрэгтэй. Тийм байр суурьтай. Тэгэхээр хүн чинь бас нэг тийм амьдралдаа байх одоо зорилго, үнэт зүйл, эрхэмлэх юм байна шүү дээ.
Тэгээд тэр үнцүүлгээд байгаа эрхэмлээд байгаа бол одоо хувийнхээ хувьд бол ядаж чанар зохион байгуулалт, хувийн зохион байгуулалт, за ажилдаа чин сэтгэлээс хандах. За нэг тийм одоо нэг хотлон хуурмаг зүйлтэй нэг тийм эвлэрэхгүй байх энэ төргээд нэг тийм үн чанартай холбоотой зүйл байна шүү дээ. Яг тэрэндээ нэг жоохон тууштай байх гал хичээдэг. Тэр үл өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхгүй л одоо байхаа л гэж бодож байна. Гэтэ ч одоо ч бас нэг жоохон мохын зороод байгаа шүү. Яг үннийг. Уг нь болоогүй л энэ уг нь хөшөрч байгаа мó хэрэггүй үстэй. Тэр биологийн юу нас юу бодох юм бол болоогүй л дээ. Одоо яста чинхэн нөгөө сурны элдвэр нь хандлаа гэдэг шиг тийм их юм их бодод тунгааж их тийм одоо нэг ясандаа нэг л тийм юм өөртөө бий болгоод байгаа. Гэтэ давдшгүй хүчин зүйл гэж бол энэ амьдрал байдаг. Үнэхээр одоо зарим үед бол бас нэг тийм энэ байгаа зүйлийн нийгмийн байгаа байдлаас энэ худал хуурмгаас энэ бүхнээс л үндэ бол станыг нэг кинонд гардаг шүү дээ. Санаж байна уу? Нөгөө готвон чавна, метон чавна гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тийм зүйл бол яг тийм төрөх хандлага их бий болчихдээ. Жохон тийм одоо тийм юу гэдэг зүйлийг олж харж чадахгүй учраас хүн ч бас нэг тэгдэм биш шүү дээ. Жохон гэд. Юм хийсэн хийдэг хүн л яг тийм болдог баха. Ийгээс гадна тэ өнөөдрийн байгаа энэ нэг манад хэр ядаас нэр. Хэрэг алга. Би одоо мөрдөцөөс албаагч, тангар өрс албаагч тэгэл их л тестгэн шүү дээ. Бид нар ч нөгөө хуулиараа элдв толом яриад ах ёсгүй тийм хуулиар эрх юм хязгаарлалсан. Тий. Гэтэ тэр бол их тийм би бол зарим талдаас тэр бол зөв шийд биш юм байна гэж боддог. Аюу тийм боддог юм биш үү? Яагаад ч ер нь л жоохон тийм нэг мох янз руу орчод байгаа шүү сүүл витрээс. Гэхдээ нийгмээсээ болж байгаа. Юм ийгэл ингэ явж чи намайг одоо өөрийнхөө юугаар л явж хараагаал идэх шүү. Юунд нь хард юм хийж хөтөж байгаа нь тэгж яах. Балай хүүхэн юу хийж явж идэг хиний зараалаар явж байгаа ерөнхийлөгч болох гэж байгаа сонгуульд өрсөлдөх гэж байгаа гэд бай. Зөндөө олон сонгуулийг өнгөрөөлөө 10 жил ихэрс чинь. Гэхдээ та чи их тийм баялаг түүх үдээсэн юм сайхан түүхийн архив бэлдээд байгаа юм шүү. Тий. Тэг нийгмийн юм чинь та мохоосаа тийм би мохоод тахт чинь дургу өрөөд тахч. Юм хийхээс дургу хүрч. Уран байхгүй байгаа. Нийгэм ч тэр төрөлсөн ч тийм байх. Ер нь ийм үг гэдэг штэ. Нөгөө урмын хугуулахаар ууцын хугуул. Тэгээ ууцын хугуулцсан чинь орон дээр хөвтөллээ гэсэн үг штэ. Хөдөлж чадахгүй. Тэгэхээр хөдөлж чадахгүй болно гэдэгтээ урмыг харьцуулна гэхэлэр урам гэдэг хүнд ямар их тийм эрчүүч, ямар их тэмүүлэл, ямар их итгэл найдар, ямар их үнд цөлийг тэр урам гэдгээр өгд юм бэ гэдгийг манай ард түмэн их том зөвөрлж хэлсэн байгаа биз? Тий. Тэгтээ одоо цаг өөр болчихлоо л доо. Туркид болсон газар хөдлөлтийг та удирдах ажилласан. Ер нь монголчууд анх удаа тийм том арга хэмжээнд оролцож тэрийг та удирдана гэдэг бол бас хувь тавилан байх гэж би бодож байгаа. Тэгээд яг тэр момент тэр очичоод яг Монгол ямар тийм болж исэн биш. Аимшигтай дүр зураг дотор өөрөөрөө авч гарна, баг хамталнаа удирдна, шууд та өөр газар дээр шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Тэр одоо энэ амьдралын туршид өнөөдрөх хүртэл 30 жилийн хугацаанд хамгийн том ажил байж чадсан уу тэр? Хамгийн том ажил. Тэр миний хувьд ч биш. Монгол улсын хувьд ч хамгийн том. Монголын нэрийн өмнөөс та ингэ очиж. Яг жинхэнэ газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон голомтод 90 хайх аврах ажиллагаа хийсэн Монгол улсын түүхийн одоо 100 гаруй жилийн түүхийн анхны тохиолдол. Манайх өмнө нь бол Японд явж ирсэн. Тэр нь яг нэг цунами болоод баахан хог шавар ингээд эрг мэрэг дээр гарцсан байхад тэр юмыг цэвэрлэх гэж очиод тэгээд 2 онцоо шилө буцаацсан шүү дээ японочдод. Энэ бол жинхэнэ газар хөдлөлтийн голомтод очиж аврах ажиллагаа хийсэн манай анхны тохиолдол. Яг гадаад ажиллагаанд явсан тэгээд Орос руу яваа төвөр унтраах гэдэг оролцож байсан манай албаагч энэ төр бол би. Жинхэнэ одоо газар хөдлөлт гэдэг тийм аимшигтай голомтод ажилласан тохиолдол энэ. Тэгээд үндэснийхээ багийг ахалж ажиллаа гэдэг тийм өргөд даалгаар авсан. Засгийн газар шийдсэн. Нэг л өдөр авсан. Тэгээд явсан. Бид нар ажилгүйрээ гүйцэтгсэн 10 хоног ажилласан. Тэнд дэлхийн
100 гаруй улс орны 90 анх аврах баг ажилласан. Тэрэн дотроос 30 орчим нь бол хүний амнаас аврах ажиллагаа зохион байгуулсан. Тэрэн дотор манай Монгол улс орсон. Энэ бол одоо Монгол улсын өнөөдрийн одоо нэр хүндийг бас өргөхөд гадаад талд өргөхөд их 5% нэр оруулсан. За дээр нь бид нар бас явж очиод асар их зүйлийг нүдэрээ хараад их туршлага хөргөлдүүлсэн ийм тохиолдол болсон. Тэгээд 10 хоногийн маань амьдрал бол үндсэндээ бол нэг тийм боддгийн штэ нэг тийм Америк кино нэг адлибтал кино байдаг штэ. Яг тэрэн шиг байсан. Түр анханаас ахуулаад бүр ихний гараанаас ахуулаад явсаар гал тэр бүр. Яг тэр юм дээр бол нэг тийм одоо зүрхэн бүрхэн төвшөөд одоо нэг ай сандраад мэгдэдсэн зүйл бол байхгүй зүг ойлгоорой. Ерөнхийдөө бол одоо яг вэ янз бүрийн юмд гамшиг ууланд ажиллаж байсан учраас. Гагцгүй аюулгүй байдлаас хүү гэдэг бол надад их том асуудал. Олон сайхан аврагч нар аваад явлаа. Дандаа залуучууд явсан. За дээр нь зэрэгтэрчний манай эмч нар явсан. Заас нь тодорхой одоо хэвлэл мэдээлэл хүмүүс явсан. Тэр хүмүүс бол яг нэг газар дээр нь очиод бодит түүхийг бий болгож яг архивлах тийм зорилготой явсан. Тэгээд бол үүргээ биелүүлсэн. Дээр манай орчуулагч анх хоёргээ залуу явсан. Түрк хэлтэй, гайхалтай. Манай түүх юм уу? Тий. Зэрэгтэрчний маань бас нэг хурандаа маа түрк сургуульд гэсэн гээд бас тодорхой түрк хэлний төвшөнтэй байсан. Яг бид нар бол их хүнд газар очсон. Барьцаалтаагүй цаг минутад уралдсан, ажилласан. Ёстой нэг 72 цаг дотор чи өрсөлдөд очингуудаа 2 хүүхдээ амнасыг аврах, нэг эмэгтэй амнасыг аврах ажиллагаанд оролцоод нутгийн иргэдтэй хамтарч ажиллаад. Тэгээд үүргээ сайн биелүүлсэн. Тэгээд их бэрхшээл байсан. Тэр үл хийж мартагдахгүй. Маш олон одоо хүний нас орсон байхыг нүдэрээ харж байлаа. За тэр хот тосгод нь баг 90% нь байшин барилга нурцсан байсан. Тэр өдөр болгон ороо болгон гээд бодоо сууж байхдаа за Монгол улсад мань ийм юм болчиход одоо бид нар яндаа л гэдэг юм маш их бодчихсон. Яг түркч их том улс юм. Маш хурдан одоо арга хэмжээ авч ялээ. Тэнд байхдаа ингээл ажиглаж яхад тэнд ажиллаж байгаа аврах машин тэгээд нислэг тэрэг машин техник, эмнэлгийн машин техник ингээл бүгд ирж байгаа юм л да. Бүгд түркд үйлдвэрлэсэн. Нэг тийм ёстой яг үндэсний тийм үйлдвэрлэл байт юм бэлээ. Та сүүлдээ ингээд үйл ажиллагаа ингээд жигдэр дэрсэн үед тусан жаар ингээд тараг ч юм уу сүү ч юм ингээд тэнд ирж байгаа. Тэгэл харахад бүгд түркд үйлдвэрлэсэн гээл. Яг харахгүй л одоо үйлдвэрлэгч улс орон юм байлээ, бие даасан юм байлээ. Тэгээ түрк ерөнхийлөгч нь өдрөөс гадна талаас ганцхан юм гойсон шүү дээ. 90 анх аврах зорилттой багийг бид нар туслаач түүнээс бараа материал гээгүй. Харин ч манай засгийн газар албаа агчдад амьлгаас гадна дээр нь бас нөгөө дулаан хүнжил гэр энэ төргээд хөрвж гисэн шүү дээ. Явуулсан. Тэгээ тэр гэрийг бид нар бүр хатаад ингээд бүр одоо тэр их сонь түүхийг их ярил надад чинь бүр сонин юм бас бид нар яаж арга ивэн олж тэгээд хүмүүстэй уулзаж Стамбулд ирсэн гэрийг Туркийн одоо манайхаар их хурлын гишүүн юм шиг. Тэр үнтэй нэг явж байгаа танилцсан. Тэр хүнээс гуйсан. Тэр хүн Turkish Airlines тэгээд Адана гэдэг хотод авчирсан. Тэгсэн чи хэдэн гэрээ тэгээд 20 гэрээ. Адана юм бэ тий? Адана гэдэг хот чинь Хатайгаас 200 гаруй километр. Нэг том даваад аваад газар дундын тэнгисийг тойрсоор очихоор байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр гишүүнд хэлсэн чи авчирчихсан Аданад ирсэн гэдэг. За. Тэгсэн Аданууд нөгөө НАТО-гийн нисэх онцны цэргийн бааз байдаг юм. Тэн дээр ирсэн. Тэнгүүт анх хоёр бид хэд яасан гудамж зогсож жоод нэг одоо манайхаар бол микроавтобус шиг машин олоод нөгөө хүнээс нь гуйгаад Монголоос ирсэн баг байна. Та Адана хөргөөд өгөөч ингэж чинь гэдэг. Бүгдээрээ гараад остаа дагцсан. Тэгээ Аданад очиж НАТО-гийн нисэх онцны буудлын гадаа 4-5 цаг шорон дотор бид нар ч хөлөөж ийчихсэн суугаад хүлээгээд Монголоос ирсэн тусламж авах гэж байгаа гэдэг. Тэгсэн чи зөвшөөрөл өглөө, орлоо, баахан тусламжийн бараа ингээсэн. Тэгээд бид нар дундуур ингээл ачаа хаагаа явжсэн чи нүдний мөн өнцгт нэг тийм шар өнгийн харагдахгүй юу? Тэгээд бид нар ч тооноо дандаа шараар боддог шүү дээ. Шар өнгийн мараад ингээ хаасан манай тоон байсан. Бүх тооноо хараад өстө би нэг төрөл төрөстэй харж байгаа шиг баярлаа. Хөөш манайха энд дэжтэйг давхиж очиод. Тэгсэн чи нэг тийм 8 том подон дээр гэрээ маань ачаад ирцсэн. Тэгсэн нөгөө Турк онгоцны одоо энэ подон аав гэрээ аваад яв гэдэг. Явах гэсэн чинь машин байд. Дөнгөт годомчнаас трак болоод
За тэрэндээ Туркийн цэргүүдээр ачуулж байгаа бид нартай консор өгөө. Хөөхий. Хүрээ махангосоор задлж байгаа намтын нэзч ямар гоё юм бэ гэд цэргүүдээр ачуулаад цэргүүд ачсан чинь нөгөө тоон чинь бид нар чи хамгийн дээрээ тавьж өгдөө шүү дээ Монголд. Хамаагүй ачихгүй болоогүй дунд нь ор зааж гэж ачуулаа. Тэгээ нэг сонгосны буудал дээр том тараак болж байгаа. Тэгээд шинжэнгөө нэг машинтайгаа яваад юун дээр ич хатаа идэж. Тэгээ майхан дээр палаткан дээрсэн манай аль багш нь бүгдээ сэрүүн байж идэг. Гэхдээ та нар жоохон дуг хийгээд авахгүй яасан үгүй. Таныг ирээгүй цагт бид нар дуг хийнэ гэж яахгүй. Бид нар бүгд тэр хамтдаа гээд. Тэгээ тэнд газрыг нь олоод үлдсэн хүмүүс нь газар болцсон байсан. Тэгээ жандармын хашаандаач гэрээ бариад. Жандармууд зааж өгч жандарм гэсэн нэг цагдаагийн үүрэг гүйцэтгэх байгууллага. Тэгсэн тэр байгууллага төвөөс нь нуржчихсан. Дотор олон хүн амь насаа алдсан. Манайхан чи очиод нөгөө нохоо энэ тэр ирж байгаа тэнд байна энд байгаа шингэж мэгээр энэ тэр гээд. Ер нь байш нь орчоод олон өртөөд нас орсон байхад жоо удаад ирэхэд бол өндө хажууд нь очихдол хүний тэр удцсан ялзарсан өнөр гэдэг аимшигтай мэддэгдэн шүү дээ. Шууд мэддэж байгаа. Аюу тийм өвөрмц өнөр байд юм л. Тэгээ нөгөө гэрээ барьж өгөөд тэгсэн чинь их сонио. Нөгөө жандармын 4 одтой генерал тэнд ирсэн байтаараа их хурлын 2 гишүүнтэй таараа хотын нэртэй байж байгаа гэрээ гардуулж өгөө. Тэгээд би жилийн дараа тэрнийг газар хөдлөлтийн эрдэмтэд судлаачны багт хатаа явах тохиолдол гараад батсан. Тэгээ манай гэрийг ууланд барьсан байгаа гэж би дууссан. Тэгээ гэрээ бариад өгч явахдаа нөгөө эсхийн энэ чинь нөгөө хүүхд бид нар ингэ заадаг шүү дээ. Хаягаа шүү. Бороо орцоод эсгийн ялзарна тэргээд аавж юм тэгдэг шүү дээ. За эсгийн ингэ ялзардаг шүү. Дээш нь болгоор доовор нь агаар магаар ингэж гэрээ барьлаа. Жандармууд ороод хитцсэн. Өө энэ чи ёстой гоё юм байна гэд. Гэхдээ тэгж хүртэл ачирж ялээ шүү дээ. Ерөөсөө ингээд нэг тийм хадлын хөдөлтөд яваад байсан. Тэгэлээс яад тасан цагчих яаж яах вэ гэдэг. Ер нь бол эхэндээ ч одоо тас харанхууд ороод аврах ажиллагаа гэж ороодоо сун амт уйлал гаалаад хөл толгон болтох. Ерөөс яагаад юм болоо гэж мэддэгддэг. Шүү мэддэгдэх гэсэн ингээл энэ тэнд. Бүр төрөлтөлд орчиж байгаа юм шиг. Тэгэл нэг 24 цаг 48 гээл 72 гээл жоохон тэгсэн нэг тийм том бэрхшээл гарсан бол манай дээр ч гарна. Ингээ байшин барилга газар хөдлөлт болсон чинь нөгөө манай зориултад онцгой байдлын байгууллагын тэр нь бол аврах ажиллагаа зохион байгуулж чадаагүй. Яагаад гэвэл хот даяар 90% нурцууч бүгдээр энэ гэр орлого анхаарад тэнгууд хотын дарга нь та хэд эхлэх гэр оронд анхаарад аврах ажиллагаа амьд байгаа хүмүүс олоотойгоо хэлсэн. Яг тэр үед нэг олон нийт рүү хандсан тусам чинь арай бага байсан байхгүй. Олон нийт өөрсдөө аврах гэжсэн. Яг тэр үед нь бид нар дахиад очиж ёо бид нартж монголчууд энэ төр гэдэг. Хаанаас ирсэн гэсэн чинь Монголоос ирсэн гэсэн. Яаж ирсэн гэж онгоцоор ирлээ гэдэг гэсэн чинь бид нар ч мороор ирсэн ш бодоод байгаа ч. Мороор ирсэн. Дэмжтэй ирсэн доктортай байх. Танад дэмж байдаг юм гэж асуугаад. Манайх ерөөс төг төсөлж ирсэн. Тэгэл ингээл аврах ажиллагаа яг л нөгөө хоёр нохоотойгоо энэ төр очсон. Нөгөө хоёр нохоо манаас гайхалтай ажиллаад нөгөө цогц могцсон ш танаад энэ тэнд баахан болж байгаа та. Тэгсэн чил ерөөс юу вэ тэр нөгөө Анкарагаас чинь телевизийнх нь нэгсэн. Манай нохоо мохот ярилцаад байгаа юм биш үү? Тэгээ нөгөө докторууд тэр нөгөө хэд маань бүр голомт руу очиод кемпэ байгуулсан. Тэгээ тусламж үзүүлээд зөвшөөрчнийхэн чинь бүр аягүй маш том төхөөрөмж дээр аваад ниссэн ш бид нар. Нэг иргэний зорилттой онгоцсон дотор тэгэл нэг хүмүүсээс зорчигчин салон дотор ч юмнуудаа ачаад очсон. Тэгэл нисгүүд өглөө ингээд газент гэдэг хотод ингээд газарж байгаа байхгүй. Би ингээд цонхоор орсон чинь Солонгос ингээд байлдааны онгоц зэрэг артлан нээгдээд машин энэ төр гараад миний жоохон атаа зүтгэлээ. Тэнд нэг элчин сайдын машин тогмууга мандуулчихсан байхыг хараад нэг жоохон хоршоор хөдлөө. Тэгээ газентэд бид нар буугал бид нар ч ир зөргөөр гарцсан үнс шүү дээ. Тусламж үзүүл хурдан яваа энэ төргээд тэгээд буунгуудаа 10 цай уураад нөгөө хурж автомотогоо барьсан тэр ниск тандаа зандарч истэг гүйж байгаа ч. Харцуулахаар. Тийм шүү дээ. Гэтэл гоё юм тий. Буучаа байжсэн чи Францын Германы баг энэ төр гэсэн чи ингээд оройлохоор багжнууд нь бууж байгаа байхгүй. Амар гоо тасарцсан тийм хөнгөн цагаан хайрцтай багж махаж угаасаа манайд барьчихсан тосоод байгаа ч. Хөгштэй дөөрөлтөө. Тэгээд тэр докторууд маань ингээд тусламж үзүүлээд эхэлсэн. Эхэндээ бид нар ч доктортой ирсэн гэхлээр бас эргэлзээд байсан чи тэр манай тэр цэргийн эмнэлгийн эмчнэр гэдэг ч гайхалтай. Тэг бэлтгэгдсэн. Би нэг өдөр очиад ажиглаад хараад байгаа байхгүй тест маш хурд дор пад нийлүүлэл ингээд гаргаа ичиж байгаа юм чи. Түүнээс ингээд нэг турк эмчнэр шиг ингээд нэг зураг харж ингээд яриад байгаа юм байхгүй. Зур баримжийг нь хараад гэвлүүлэл ерөөсө дор нь тариад өсө дор зур нь оёо гаргацсан. Сүйд манай тэр оч ирэхтчихэд Монгол хүний онцлог. Бид нар буцах гад байдаг. Хаач ингэж өөрийгөө яхаа авчихдээ. Тэгээ эндээс бол би нэг дүгнэлт хийсэн. Монгол хүн гэдэг бол их гайхалтай
төсөр хадуучлалтай илүү дутуу юм нэгтгүү. Жишээ нь шүү дээ. Нэг жоохон юм байсан хазаацсан байхгүй юу? За. Гэс нутгийн хүмүүс ирээд энэ дотор хүн байна гэдгсэн чинь нөгөө Солонгос Япон очин ингээл бахан цагаан самбар момбодор юм бичиж болохгүй нэг яваад гэж. За тэр бол зөв, ер нь бол их зөв. Тийм, уг нь стандарт нь тэр налцсан байж. Тэгээ манай дээр ирээд гоохлоо бид нар чинь орж байгаа юм чи тусалчи. Тэгээд налцсан малцсан юмрууд нь тэр банзмад мод энэ тэр тулж байгаа ч болтго ороод Монгол аргаар ингээд ажиллаа шүү энэ. Гэтэл цааталт нь аюу тон экскаватор ингээд Норонгийг зайлуулж бид нар дөргөлтөгөө дуулдаг. Нилийн ажиллаж байсан. За энэ одоо болохгүй юм биш. Одоо өдөрөө болъё гэд. Ер нь бол тийм эр зөрөгтэй. Насан цогцох чадвар сайтай. Элдүүд генэнд нь байгаа. Элдүүд олон юм нэхэд гоншгоноод байхгүй. Тий. Гэхдээ Солонгос энтрийн чинь кемп байгуулал хороод аврагш энтер чи ус цасанд орж байгаа шүү дээ. Бид нар тийм байхгүй шүү дээ. Дараад. Тэгээд би Монгол хүнийг бодчихсон. Үнэхээр гайхалтай төсвөртэй байна. Дасан цогцох чадвар сайтай байна. Элдүүд болоо нэхгүй юм байна. Хүн туслах сэтгэл байдсан юм байна. Гагцгүй одоо юу дүгнэлт одоо бодоод дүгнэлт хийсэн юм бэхлээр. Энэ сайхан ард түмнийг л зөв удирдах хэрэгтэй юм байна гэдэг л юм. Тэгэл хэлхийг хэлсэн байх та. Гайхалтай юм бэл. Тэр сайхан тийм хүмүүсийг л зөв удирдах хэрэгтэй байхгүй. Тэгвэл гоё юм гарна тий. Тэгэхдээ Монгол хүнээс асар их юм гарах юм бэл. Тэр сайхан чадварлыг ухаж болохгүй. Тэгж би анзаарсан шүү дээ. Тэр 10 хоногийн одоо нэг мартчихгүй шиг ядаж 10 хуудасч болтгоо нэг гоё дурсамж хүчээш. Дурсамжийн намайг бичиж гинүү та? Тэр надад чухал биш. Ирээд ус манай Монголын манай одоо аврагч нарт түүх болж үлдэж шүү дээ. Яг газар хөдлөлтүүд яаж аярын анх аврах ажлууд зохион байгуулах. Одоо би бол энэ хоёр өдөр харчаад ирлээ шүү дээ. Ийм байт юм бэл, ийм хөндөр өдөрчт юм бэл. Зам нь яатсан байт юм бэл, имлэг ингээл одоо тэгэл өстой жинхэнэ одоо кемп мэ тэгэл нөгөө нэг байшин барилга тэгэл одоо нэг дөрвөсөлт энэ төргээд асар их юм. Тэрийг бодсон байхгүй. Тэгээ бид нар ч нь бол үндэсний аврах баг маань явцсан шүү дээ. Уг нь бол энэ газар хөдлөлийн голомтод олон улсын нүүбий стандартын шаардлага хангасан тэрний гэрчлэгээ авсан баг явдаг. Тэгээ 3 төрлийн баг дунд хүн төвшний баг гэдэг. Хүн төвшин энэ чинь бол одоо манай 2 өршч хүн төвшний багтай шүү дээ. 100 гаруй хүнтэй. Өөрөөс өөр ингэсэн бүх юмтайгаар багаж маагад кемп мэмп байгуулалаас тусдасанд орхоо ягаал багаж эмнэлгийн машин тэрэл асар том ингэж ажилтны хүн десант бодог бах тий. Десант واخгүй. Гэсэн чи манайхын яг бид үндэсний аврах багтаас том туршлага хөндлөсөн. Тэгээ мөрөөдөл манай хөөрхөн энэ тий. Дунд төвшний багтаа болчих гэж бодоод тэр хувцснор монор дээр ч яста факт их гарч ирсэн шүү дээ. Эвгүй шүү комбинзонтой хүн чинь ингээд бизнес хатчихээс амар бэрхшээлтэй газар хөдлөөд яач тийм. Ихтэй хөөрхөн энэ ч бас түүх болж үлдчихэж байгаа шүү дээ. Барцсан шүү дээ ирээд хэлсэн. Тэгээд манайхан ядаж нэг өмд цамцын үрдэл садгаж байгаа шиг байна лээ. Одоо нэг орчин үеийн аврах ажлын зориултад багж энэ төр чи юу вэ? Бидний нэг холмотроо гэж өргөөл нэг давчин орон зай гэдэг чинь байшин дээрээс ингээд дараад унцсан. Энийхэн зай дотор орох хэрэг гардаг байхгүй юу? Тэгээ тэр орч нэг толоос молоос ийгээл эвэс ийгээл мөлгөж явж бол юм уу зайлуулсаргаар тэгэл бетонд арах юм бол нэг холмотроо багж оруулж байгаа зүс мөсөл ангаалах үүрэг байдаг л. Ер нь аврах ажил технологи нь. Тэг чинь хүн багж чинь тэрэн дотор чирээд явна гэдэг чинь аягүй бэрхшээлтэй. Тэгсэн Франц Германыхан бол одоо нэг гарбуу шиг мар гэж бодоод тэр мөрөж бетон чинь цөмлөө авчиж байгаа. Тэгээ бид нар өстө шантраагүй шүү дээ. Тэрийг чирээл орчод мөрхөөл ингээл оруулаад би зарим үед бол нөгөө яг тэр давчин орон зай цааталт нь юу байх нь хүн амьд байл яаж мэдрэгдэх нь тэр нь бүр ингээд өөрийн биеэр мэдрээ гэж бодоод аврагч нартайгаа тэр завсар займаар ингэж орж ирсэн. Таны цаана Монгол ус байгаа шүү дээ. Гэхдээ юм уу эдүү хүүхдүүд маань ч эх орныхоо нэрийг бас тэнд гаргаж яваа юм чинь. Та хэд мэн те. Эдүү хүүхдүүд ч намайг харж байна. Тэ. Тэгээд нэг те. Тэнд очичаад дарга царай даа. Хамаанда гараа хийчихэл. Бадараа нэг. Үүргөө зөксөд байхгүй яасан. Яста тимик. Тим дарганаар зөндөл галта. За тэр яг. Би онцгой байдлын ерөнхий газрын дарганаас илүү дид дарга илүү их үүрэг гүйцэтгэдэг. Уучлаарай. Бас олон нийт буруу ойлгочих үедээ зүгээр бэлгэдлийн төдий юм болоо. Дид дарга бол бүх одоо ингээд халуун юунд хамгийн түрүүн зөксөх хүн. Та ковид үед тэгж ажилласан. Ковидын тэр өдөр бид нар ч ингээд бүгд хараал байж байгаа шүү дээ. Их сургуулийн багш нар чинь хичээлийн онлайн орчоо ангаагаа сууж яхад та л одоо тэр өдрөдөж ажилласан шүү дээ. За яг надад нэг тийм тэр бол таны одоо бас ажлын хамгийн бас энэ
жилийн хугацаанд бас нэлээдгүй их хүчин чармаатал гаргасан онцлог байсан баг. Таны одоо намтар ном бичгтүүд бас түүхэндүүлдэг тийм үе бол ковид үеэс. Тийм ээ? Би зөвхөн хоёр зүйл дээр л нэг тийм түүхэн үннийг өгүүлсэн бодит дурсан зүйлдээ гэж бодож байгаа. Нэг нь газар хөдлөлтийн асуудал дээр. Сайн. Ямар бэрхшээлүүдээс яг юу харсан, яаж ажиллах ёстой юм бэ? Хэрвээ Монгол улсад энэ газар хөдлөлтийн аюулзаанд болвол яах вэ гэж. Туркууд харьцангуй одоо тэр үед цагаагаар гайгүй таарсан. Хэрвээ Монголд өвөл болвол яах вэ? Тэгээд Турк ард түмнийг харж хат агийн хүлээцтэй. За тэгээд одоо тийм юу юм бэл. Сахилга дэжрэн зохион байгуулалттай байсан. За бид яах вэ гэдгээс ахуулаад бол үндэ болоод толгой гашлахсан зүйл бол тэрэнд л бодож ирсэн. Тэгээ өвөл болчтой, байшин нуурчдаг, нуранган дор хүн чинь бэртгэлэнтэл авцсан цус мус нь усж байгаа үед бол удаан хугацаанд амьд байж чадахгүй шүү дээ. Тэгээ бидний хүчин чадал юу вэ? Тэгээд тэр хүн ихний ээлжинд шууд хөлдөлт өгөн тэгээд нас орно. За тэгээд энэ дид үтсийн асуудал юу вэ? Тэгээд агаараар байгаа энэ дулааны шугам байж, газар дор шугам байж, энэ тэмдгүүд зад төвсөрнө, энэ тэмдгүү халуус олгоод энэ бүх байшингууд ч бүгд хөөлдөн. За ямар эдийн засгийн одоо багтаамж савтай байлээ. Тэгээ Монгол хүмүүс маань өөрөө ямар байлээ. За тэгээ энэ олон юм чинь нэг улс орны үндэсний аюулгүй байдалд маш том аюул занлыг бий болгоно. Яг энэ үед улс орн оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдэг асуудал бидний өмнө аяндаа босоод ирнэ. Ийм зовлон гэтлэн давах асуудал гарна. Зүгээр одоо тийм бүгд 50 амгалан байгаад амьдрал дээр нэг төсөөлж бодож байгаа бол үгүй. Давагдчихгүй байгалийн гамшигаас гадна өөр одоо босод одоо юу ч болох юм бэлээ бид тэрийг хэлж мэдэхгүй байна. За тийм юм болцоод яах вэ гэдэг зүйлийг л өстой өдөр болгон бодож ирсэн. Яаж ажиллах вэ? Яаж хурдан хугацаанд энэ арга хэмжээнүүдийг авах вэ гэдгийг бодоод байсан байх. Ковид үед яг вэ бас л одоо өөрөө өгсөн. Тэгэхээр манай ерхий газрын дэд дарга нар ч өөр өөрсдийн чиглэл өөртөө шүү дээ. Одоо жишээ нь би бол ганцаараа л хамгийн тэнд яваад ирсэн. Тэгж бодох юм бол одоо буруу юм бодчих шүү. Заадуулчин. Бас тэгэх юм болоо. Гэтэ ковидын үед бас нэлээдгүй сайн ажилласан. Онцгойхон тий. Ер нь бол зүтгэсэн. Гэтэ ганцхан онцгойхон биш шүү. Байгаа юм чинь цагдаа хил байсан ч хамгийн түрүүнд л нүрд болж байгаа юм чинь. Ер нь бол зөвхөн онцгой биш шүү. Бид бас үнэтэй эвлэрдэг тийм эрүүл сарвал ухаантай байх хэрэгтэй. Яг түүхийн ингээ ярих юм бол их нарийн байга. Би яагаад оч томлогдсон, өмнө яаж яасан, хин над руу уцтаад одоо чи хийгээд өгөөч гэж хэлжсэнээс ахуулаад би нэр усын дурдаад явах. Хөргөн нэвтрүүлэг хиймээр байгаа байхгүй юу? Тэгэхээр л уцтаал одоо чи яач гэл. Тэгэл одоо их л амьдралын нарийн ширийн дарамт шахалттай зүйл байсан. Тэгэл эцэст нь бол хийсэн. Усан гонцгой комиссийн хурал дээр саран гэрэл сайд бол ер нь бол эрүүлийн яам энэ ажлыг толгойж удирдахад бол бид нарт бол их тийм бэлтгэлгүй байна, бэрхшээлтэй байна. Төрийн цэргийн байгууллагын хүн удирдмаар шаардлага байна энэ төргээд. Тэгээд энэ өөр онцгоор уурэл онцгой дотроос бас над руу яаж ирсэн гэдэг түүх бий. Тэгээд одоо би байлаа гэд. Цаг хугацаанд тэгэл өөргөө чин сэтгэлээсээ гүйцэтгсэн. Усын онцгой комиссийн шуурхай штаб 20 гаруй 30-аад яам агентлыг 100 гаруй ихэндээ ажилласан. Өөр ингэсэн соёлтой өөр ингэсэн яам агентлын хүмүүс байсан. Нэгдэж одоо нэг цангилгаанд орно гэдэг бол бэрхшээл байсан. Үдсэн тулцсан. Ашигласан, уурсан. Тэсвэлд манай хамт бол нэг хүн шиг болсон. Тэр олон яам агентлын хүмүүс нэг хүн шиг болоод биений ойлгоод ажиллана, гар нийлнэ гэдэг нь үнэхээр гайхалтай юм бэл. Тэр үе яг би хажууд нь байгаад харж байлаа шүү дээ. Бүх төрлийн хүмүүс мэргэжлийн хүн хэрэгтэйсэн тэр нь л тав ажилттай. Тэг яг нэг юу яасан юм дөө. Тэр Америкийн нэг ослын удирдлагын тогтолцоо гээд энэ нэг зүйлийг нэг жоохон судлаад Монголд нэвтрүүлчих гээд тэгээд нэг жоохон судалгаа хийгээл ингээл сургалтууд хийдэг гэсэн. Яг ер нь бол тэрэн дээрээ зулуулж байгаа тэр менежмент хийсэн. Тэр хүн ч над руу залхахтаа чи тийм юм яриад байдаг штэ энэ төр гэл яриад одоо тэгээч тэгэл. Тэгэл эхэлсэн штэ. Зөө зөндөө бэрхшээлээс. Яг нэг зүйлийг л би баттай хэлдэг. Усын онцгой комиссийн шуурхай штаб ажиллаж байсан тэр олон яам агентлаг хүмүүс өөрийн нэр төртөө биелүүлсэн. Бид нар бол ямар ч авилуул төртөөгүй. Ягаад гэвэл бид нар тэр тусламжийн бараа тарваа гэж хүлээж авдаг.
чиг үүрэг байгаагүй. Тэр хүмүүс нь шалах хэрэгтэй байсан. Бид нар бол яг жинхэнэ галын фронт дээр 150,000 галын фронт дээр ажиллаж байсан хүмүүс. Тэр тусламж хүлээж авдаг бүр тустай хүмүүс тэр нь таагуур яаж хийж байгаа нь бидэрт огт томоогүй байсан. Тийм байсан шүү. Тэр хэлэх гэсэн. Тийм учраас онцгой хүмүүс шуургууштай бол нэр хүндтэй ажилласан. Одоо та бодоод л миний яг хажууханд бол намайг хараа сууж 5 нуулын байгууллага ажилтан байна. Цагдаагийн хүн байж гин. Тэгээ бид нар бол ингэж ажилласан. Яг нэг тийм нэг хөөрхөн марзин байдаг шүү дээ. Надар наагаал хусаад идэх юм бэл. Гэхдээ та энэ бүхнийг ингээ харахаар код дигч байсан, турк гэж байсан. Одоо энэ ажиллаач гэсэн, дэд даргаач гэсэн ингээ харахаар хүн өөрүүлэх чигийг л дач чадна гэж өөрүүлдэг юм шиг байгаа. Энэ бол хувь тавилан юм да. гэж танд хэлээ тий. Надад хоёр ачаа өгсөн. Нэг нь турк байсан, нэг нь ковид байсан. Тий. Би ачаагаа өөрсөн. Чадсан. Тий. Тий. Одоо болоо. Нэр хүндтэй чадсан. Тий. Тий. Энэ утгаараа ягаад таныг ингээд би ер нь таныг албан тушаалаасаа буугаал энэний захирагч болчлаа гэдгээс хойш чаадчихсан. Тэг би тэн дээр ирсэн шүү дээ. Энийг хайж байгаа би хөрөг нэвтрүүлэхтэй өрөх гэсэн ингээд. Тэгээд яг эмэгтэй хүний хувьд би олон мянган километр машинаа бариад ингээд өнөөдрийг хүртэл явж түүхийг үлдэх гэж байгаа байхгүй юу? Аа. Энэ миний түүхч хүний эрхэм зорилго. Түүхийн багш хүн шүү дээ. Зүгээр тэр үед яагаад таны араас ингээд би бол сэтгүүлч шүү дээ. Ямар мэдээ хөө таны одоо би таны ямар муу мухаг бодлоо сууж байгаа шүү. Тийм үстэй ингээ хамгийн гэгээлэг талаас нь хийдэг юм нэвтрүүлэг их төв хэмжээмээр. Тэр үед яагаад ингээд таны араас ингээд хүнгтэй явал за энэ хүнээс л яриа авах гэсэн ингээд бодоод байсан гэхээр нэг эмгэнэлтэй ч юм уу гонигтэй юм Монголын төрд байдаг нь юу вэ гэхээр яг төр Монголын төр аль ч үедээ зүтгэсэн хүндээ хамгийн халтай байсан байхгүй. Яг зүтгэсэн хүндээ юм хийсэн хүндээ хамгийн халтай байсан. Түүхч байгаа. Өнөөдөр ч гэсэн яг таныг ингээд би ч ингээд ковид үед ингээд мондаг юмаа гэж харж байсан жахаал түрк те. Ингээд бүх юм ингээд тэгсэн чи гэнт ингээд албан тушаалаас буугаад ангин захирч болцсон гэ харангууд төр төмөрнөрөө гаргалаа л гэж бодсон. Тэр утгаараа би таныг хийсэн юмтай хэлэх хүүхдэд учраас хөрөг нэвтрүүлэхтэй өрсөн эхлээд тэгээд ингээд одоо подкаст болчлоо. Гэхдээ нээлттэй байгаа шүү хөрөг нэвтрүүлэгч. Таны үед миний яг энэ одоо хэлж байгаа ингээд дотроо би ингээд таныг нөгөө өөр юм хийсэн хүн учраас хийдэг учраас Монголоо тойрсон учраас таны өмнө би ингээд шаналаад байна шүү дээ. Танд албан тушаал хамаагүй байж болно. Гэхдээ таныг төр ашиглаад хайж байгаа байхгүй өнөдөр. Тэгээд зүтгэсэн хүндээ төр халтай байдгаа гэд түүхч хүн хэлэхээр та өнөдөр яг юу гэж бодож байна? Би нэг тийм том төрийн зэтгэлтэн ч биш л дээ. Зүгээр өөргөө биелүүлсэн. Тэгтээ нэг хоёулын нэг хилэн талангүй ярьчих уу. Би ерөөс энийг яриаггүй. Яриж гэж боддгүй. Тэгээ таны асууж байгаа асуулт байгаа учраас. Өөр хүмүүс ч гэсэн бас бодог гэж би бодож байна. Ер нь бол улсын хурлын сонгуул болсон шүү дээ. Тий. Тэгээ бидний чинь нөгөө төрийн тусгай албаагч гэдэг нэг улс төрөөс ангид байна гэдэг хуультай. Ямар нэг улс төрийн одоо сурчлагын ажилд оролцохгүй гэдэг хуультай шүү дээ. За яахад тэр үед ингээ улсын хурлын сонгуул болохгүй сурчлагын ажил гэсэн гэж журмын одоо зарим нөхд маань бол идэвхтэй оролцдог юм билээ. Ил талдаар. Нэг оролцдог би өгнөөс хараад байж байгаа шүү дээ. Тий. Яг тэр нэг дөрөв давхрын байшингийн чинь одоо ажиллаа хийгээ би голомтоо сахиад байгаа л гэсэн. Тэгээ би чинь генерал хүн тийм ээ. Тэгээ дүншлэгээ хийхгүй юу дотроо. За улсын хурлын сонгуул боллоо. За хүмүүсийн юм идэвхтэй оролцлоо. Би оролцсонгүй. За надад улс төрч байхгүй, улс төрийн нам байхгүй. Өөрөөрөө ажилласан. Одоо надад тэр ямар эрсдэл ирэх үү би тооцоолно шүү дээ. Одоо би чинь жинхэнэ одоо нөгөө гамшигын эрсдлийг тооцоолж хариу арга хэмжээ аваад сурсан одоо мэрэгчсэн албаагч хүн шүү дээ. Дотор дүгнэлт хийхгүй хувийнхээ үед. За энэ бол одоо над дээр бол том эрсдэл ирэх юм байна. Гэт би тэрнээс хойш одоо бараг 3 сар шахуу өөрийнхөө хувьд бол сэтгэл зүйн үед бол би бэлтцсэн. Тэгээ орон нутгийн сонгуул энэ төр болол тэгэл ажиглаад байгаа байхгүй. За ер нь бол ойлгомжтой. За баг одоо тэгээд нөгөө цаана амар их тийм идэвхтэй за тэгэл болж байгаа өрнөлийг би ажиглаад байгаа шүү дээ. За тэр баг одоо ингэх юм байна да, ингэх юм байна. Баг урчлаа би таамаглалцсан.
За би бол угнаас намайг хамгаалж өмгөөлөх одоо хин байх юм. Даад түлхээ байх биш. Булганаас ч байхгүй. За ойлгомжтой. За би бол нэг өдөр бол усагдах юм байна гэж тооцсон байсан. За ойлгомжтой. За тэдний хүмүүс болох юм байна гэж бодсон. Тэгээд ганцхан нэг тийм нэг сонин зүйл нь гинт шийдвэр гаргаад 5 дахь өрөө шийдвэр гаргаад тэгээ олон нийтийн сүлжээнд дээр ажлын хариуцлах гээд миний зургийг дээдэлтэй манай нэг хоёр нөхрийн мань зургийг оны өмнөх юм шиг. Тэгээд олон нийт дээр цацчихж байгаа байхгүй. Манай албагч таныг ингэ тавьчихъя гэд над руу мессежээр харч байгаа. 5 дахь ороо болчихж байгаа шүү дээ. Тий. За ийм болчихсон. Тэгээ би 3 дахь өдөр нь очиод тэр шатасад ажлын албаны дараагаас тушаал авъя гэд тушаал авлаа. Тэрэн дээр ямар ч ажлын хариуцлах гэсэн үг алга бүтэц зохион байгуулалт гээл чиглэлцсэн. Тэгээ тэр нөхөр надтай юм яриа сууж байхдаа нэг ярианд өндөө 3 удаа за хууль эрхтийн байгууллагаар яваад хэрэггүй ш тахаач гэх шиг юм ярьж л. За. Эндээс яасан гэхэлэр нэг тим хараа би бол урчлаад эрслээ тооцоолчихж байгаа. Угнаас би хосох юм намайг хосох юм байна. За ойлгох. Чи нэг энэ амьдрал дээр чи нэг тийм эр хүний жудаг, эр хүний мэс чанар гэж байгаа шүү дээ. Гэхдээ шулуугал надтай ярина үсттэй. Угнаа чи бол генерал хүн. Унж босгол бүх амьдрал юм туулж. За өөрчлөнө, уучлаарай. Гэж эр хүн шиг хэлээд бус төрчдөд тэгнээс гар бариад эр хүн шиг хэлээ гар бариад за тэгээд чи нэг 7 хоногийн хугацаа өгөө эсвэл сарын чи гэдэг юм уу хугацаа өгөө чи ажлын өгч ирээ гэж хэлнэ шүү дээ. Тэнгүүд би за тэгээд тийг ок нэг л одоо юм би ойлгоод дүншилгээ хийсэн шүү дээ. Өөргөө бэлдсэн байсан. Тэг гарч гин шийдээд ингээ хайчдаг. Тэгсэн надад аягүй том бэрхшээл учирсан чинь өөрөөсөө би номоо зөөхөр гараад тэгээд тэр номын чинь зөвхөн гэрээр нэг одоо шалаар нэг овоолцсон би одоо нэг өсөндөө хогон дотор шахуу хэдэн сар амьдэрсэн шүү дээ. Ингээ шийдлээ олж чаддгүй яахаач мэддэггүй. Гэхдээ нэг эр хүн шиг те. За аавгана шийдлээ шүү. Чамайг тэгэх гэж байгаа шүү. За тэгээрэй. Ганыг сайхан эр хүн шиг те. Хүндэтгэлтэй. Бас төрчдөд тийм байхгүй шүү. Тэг чинь одоо шууд тэгээд өөдгүүнийг тэгээ хайждаг. Тэгээ би гомдоогүй л за яах. Тэгтээ их өөдөг. Юм ажлын хариуцлага морьс эр хүн биш дээ те. Хувийн хувьд миний барьдаг зарчим энэ ноён нөр хүний мэс чанар гэдгийг өхөн өхтө булшин дортлоо би гихгүй. Таны номер 1 чанар наадах чинь. Тэгээд би байсан бол тэгж хараад идэх байхгүй. Уулзаад яг үннийг хэлээд нөхцөл байдлын юм байна. Ийм байх шүү гэд эр хүн шиг хэлчихэд за ингэх гэж байгаа шүү гэд шийдвэр гаргаж ивэл энэ амьдрал чинь тунгалаг шүү дээ. Нэх одоо тэгээ нэг тийм гүлэн гэж тийм юм хийчихэд ингэж зовж явах ямар хэрэг байгаа. Гэтэ тэр хулгайчудаас та яагаад хүн чанар нэхээд байгаа? Угаасаа тийм хүмүүс шүү. Гэхдээ би бол тийм хүн чанартай ажил. Тэд нар чадахгүй. Ялж ийсэн ч би ялагдсан шиг хүний хүнддэг ч. Тийм хөгийн дэлтэй Монгол. Алдаа оноо ямар хамаатай тэгэл ээжтэй. Тэгээд хариуцлага барьсан ч хүмүүс гайхаад. Ер нь бол яг тань шиг юм шаналсан хүмүүс намайг хөдөө гадаа явж яхад бол олон байна л. Тэрэн дөр бол зүгээр бүцгийн өөрчлөлт яаж байгаа юм улс төрийн шийдвэрийн бодлого нь окей гүцэн шүү дээ. Тэгчээ одоо гинтийн шийдвэр гаргаад ингээ хайчдаг. Тэгтээ бас зүгээргүй шүү их оржоонтой ажлын хариуцлагч шиг. Би ажлын хийгээд 5 дахь өдөр явж байсан чи. Харин тийм. Гайхамар. Тэгээ би бол тоогоогүй. Тэгээ намайг яг би таны өмнөөс шаналаад исэн юм шүү дээ. Албан тушаал бууруулаад ингэсэн. Тэгээ би ирээд ажиллаа хийсэн. Тэгтээ бас нэг тийм нэг өөр нэг ажил хийлээд пад гар бариад заа зүгээд яасан тэгээд дахиад эргэж уцчихээ. Ер нь бол өдөртөг чирээ манлайлагч бай гэвэл эр хүнд байх зан чанар бол эр хүн хэлсэндээ бай. Хэлсэндээ байх хэрэгтэй. Амьдралыг сонио шүү дээ. Дандаа тэгж хүнийг тэгж чадаж хорлож явж гин гэж амьдралыг төсөөлж бодож байгаа юм биш. Шал мөнх юм биш шүү дээ. Албан тушаал бол мөнх юм биш. Хүний мэс чанар гэдэг бол мөнхийн зүйл шүү дээ. Энэ дэлхий дээр байх ёстой хүн төрөл хүн гэж байгаа бол хүний мэс чанар амьдрал гэдэг чинь мөнхөд үргэлжлэх зүйл байхгүй юу? Энэ албан тушаал чинь төр зурийнхаа. Албан тушаал гэдэг чинь нэ штэ. Хариуцлага үүрүүлээд байгаа юм аа. Чамд ийм албан тушаалтай тавилаа шүү. Чи хариуцлага хүлээхээр боллоо шүү гэд бусдын өмнөөс тавьж байгаа тэр албан тушаалтай тавьж байгаа зүйл хариуцлага байхгүй юу? Тийм учраас тэр олон хүмүүний өмнө хариуцлага хүлээнэ гэдэг чинь өөрт чинь асар зовлон штэ. Юу одоо тэгээ миний уншсан ном одоо энэ сонгодог юм уншихлаар чинь нөгөө хэрвээ чи өдөрдөг ч одоо лидер болох гэж байгаа л өөрийнхөө амьдралыг золиослж тийшээ гарч очио гэж байгаа шүү дээ. Тэгжээч тэр хүмүүсийг өдөрдөж итгэл найдварын дааж явна шүү дээ. Хүний өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг чинь хамгийн хүнд ажил байдаг. Энийг эдгээрээс мэдэхгүй байна.
Тэгээ яаж юм гэхээр хамгийн жаргалтай ажил юу юм мэрэгчлэн баг хүнх ажиллаа хийчихнэ. Хэний ч юм хариуцлага хүлээхөр өөрөө юм үлээ. Ажлын чанартай вэ чанаргүй гэдгээс шалтгаан. Бусдын өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг бол өстой хамгийн хүнд ажил шүү дээ. Тэрийг мэдэхгүй л байгаа даахгүй. Тэгээ тийм болсон бас би бол тоохч. Тэгээд хадмын шил мөнх юм чинь. Тэгээд хадмын шилаасаа тэд нар бууш эзэн нэгэн тархт. Би тэг зүгээр л өнөөдөр хүн ёсоор мэдлэлтгээ тэгээл явж байгаа. Та намайг түрүүн яах гэж надаас ярих гээд байгаа. Яагаад ямар асуулт ингэдээс ерөөсөө л миний шаналсан юм энэ л ээ. Таны эр хүний одоо нэг зарчим үнэт зүйлсгээ юм чи номер 1 ингээд илэрхийлээд нь шүү дээ. Одоо би зүгээр хүндлэнгийн л таны онцгой байдлын ажилтан биш. Би таныг мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ ингээ анзаардаг байгаа. Тийм болохоор л хөрөг нэвтрүүлэхийг удлаарай л алаа. Тэгэхээр одоо хоёул подкаст дээр ярьж байгаа дээр нэг зүйлийг би бол одоо сонсож байгаа хүмүүст үзэж байгаа хүмүүст эрт хэлэх хэрэгтэй байна. Та бол баг одоо жил 2 жил шахуу ингэж явж байгаа тийм. Гуйж байгаа танаас. Тий, баян ингээд хөрөг нэвтрүүлэг хийгээд тий. Тэгээд дундэр яв юм уу гээд. Өнөөдөр хоёул подкаст хийлээ тэгээд зөв ойлгороо л гэж хүсье. Түүнээс одоо ямар нэгэн санаа оноо байхгүй шүү. Тий. Улс төрийн зорилго байхгүй. Миний нэвтрүүлэг одоо 284 мянган дагагчтай цэвэр юм одоо 21 аймгийн хүн байгаа. Би зүгээр өөрийнхөө өөрт оногдсон мэрэгжлийн ажлыг л чин сэтгэлээсээ бүтээнж өндөртөө хийжлээ. Одоо миний оруулах хувь нэмэр тэр. Ажилдаа эзэн болох. Би сайн багш байх. Та одоо энэ ажилдаа эзэн болох хэвээр. Тэгээд нөгөө баярыг далж чичээ. Нэг альбом ташуулын хойноос бодоод ингээд нэвтрүүлэгт ороод хүмүүс яриад байна уу гэж. Чи 2 жил юм биш бодосоо л гэж би хүсэж байна. Аягүй бэрхшээлт юм. Манайхгүй юу? Гайгүй хүмүүс даад шүү дээ. Аягүй юм туулж шít. Эний чинь нэг юм хийсэн өмнө л ойлгоно. Юм хийгээгүй ойлгохгүй шүү. Тэр альбомд бол аягүй бэрхшээлт. Тий. Одоо хэцүү болчлаа тий. Аягүй бэрхшээлт. Тэгэл өстө дандаа нэг буруу. Та бокстлогоо л цүнхөрэл явуулал та тех юм шил дээ. Зүгээр тэгж явсан бол өөрөөх байсан баг л та. Би үзээгүй. Миний барилга барилдаа жирийн ажилч юм байсан. Би аавгаа багаасаа дагааж. Аав нь яг аль сумд? Манай аав чинь булгын бугт сум их. Ээж маань сайхан сум их. Би ч ерөөсөө багшийн таад чинь нэг нутагчтай тий. Би өөрөөс тэр булгын хүнтэй барилгууд барилгын даамал хийж ирсэн. Тий, нэг сум дамжаад барилга барилдаг хүн байсан шүү дээ. Тэр социализм үе. Тий. Манай аав тийм хүмүүс. Тэгээ сум тойрол явдаг байсан байхгүй. Тийм байсан. Би баг 6 дугаар ангиас эхлээд сум барилга дээр ажилласан шүү дээ. Тэгээ аав надтай хамт ажиллаж байхдаа хүүдээ юу сургаал айлдаж ирсэн гэвэл альва ажлыг хийж голж болохгүй шүү. Тэсвэр төвчээртэй байна шүү. Эр хүн шиг байна шүү. Шантарч болохгүй шүү гэдэг зүйлийг аягүй тийм барилга дээр байхдаач тэр уулын тойло мод хийгээд байхдаач аамаа дандаа заадаг байсан шүү дээ. Тэрнээсээ болоод юм уу одоо нөгөө түрүүний асуугаад байгаа шиг чинь зөвл хойно орд нь гарч гүүх юм ийсэн байхгүй. Тийм зам байхгүй. Нэгөрөө байсараа дуусна уу? Тэр аавуудын нэг бид нар сургасан юм төр дүнж байх хэрэгтэй гэдэг ягаад ч юм бэ ингээ хүмүүжүүлсэн байгаа байхгүй. Намайг ч гэсэн одоо шилбэл би одоо хүн амьтнаас мөнгө төгрөг гэл явж тэхгүй байгаа шүү дээ. Хоосон ч гэсэн юм хийгээл явж байгаа. Тэр хүмүүжил юм шүү. Тий, хүмүүжил шүү дээ. Ээж аав гэрийн хүмүүжил. Тий. Тэрэндээ бид нар ингээд явж байгаа байхгүй юу? За энийг ихтэй гол юугаа болгож асууя гэж бас бодож ирсэн. Би ингээ хэлээр явж ирсэн чинь манай нэг хурандаа найз нэг хөлийн юм 4 хувц өглөө ахлах төслөгч нэг юм ногоон хувц байдаг штеп хэлээ. Тэгэл эхэндээ өмсөөл Монгол Улсын хэлийг тойрол байтаг богдоор яваал халхалаар яваал өмсөөл ингээ яваад исэн. Юм мэдхгүй хүн нэг тийм билээ. Тэгээ нэлээ олон ангиар явсан чи тэр сайн байцгаана өгөхтэй өмсөд байхгүй юу. Тэгээ сүүлдээ тэр хүн ичдэг юм билээ. Би ингээд энэ хүн ч өстой гоё хүмүүс байдаг юм аа хэлийнхэн онцгой тий зэвсэг хүч ингээд энэ хүмүүс бол тэр хүмүүс нь л өмсөх гутсан байна гэдгийг нэлийн хэлэхэд ангиар орсныхаа дараа мэдэж авсан. Тэгээ сая таныг орж ирэнгүүтээ генералын хувцас өмсөж чиг ойрлоод байгаа үстэй. Би нэг тийм хийгээгүй шүү дээ ер нь. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ өөрийнхөө нэвтрүүлгээ сайхан гэдэг шүү. Таныг ураад ингээд 2 жилийн дараа одоо хөрөг нэвтрүүлгийн подкаст болж хувираад Монгол цэргийн өдөр 3 сарын 18-ны өдөр нэг нууггүй сайхан ярилцаад гэгэн гэрэлтэйгээр манай дагагчид угаасаа гэгэн гэрэлтэй хүмүүс байгаа. Та бид тэр хоёулангийн ойлгоно. Энэ бол ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Им сайхан нэвтрүүлэг. Тэгээд нэвтрүүлгийн зочин амирт өргөцсөнд танд үнэхээр их баярлж байгаа. Тэгээд авах ёстой асуултынхаа хариултыг авчлаа.
Гэтэ битгий гунаарай. Битгий хин нэгэнд юм уу төрдөө ч юм уу хин нэг хүмүүст битгий гомдоорой. Би бол гомддгийн зүгээр хүмүүст ч гомдоод байдгийг. Тэгээ та бол ирэх юм чи гомдохгүй байх. Гэхдээ хизээ нэгэн цагт таныг түүхс шүүн. Би нэг бартам хэлж чаддаг. Түүх шүүдэг. Ууган морь гэж юм нараад байсан гэдэг түүх шүүн. Улс төрчид энэ хулгайчууд юм байсан гэдэг түүх шүүдэг. Би түүхийн багшийн хувьд тэрийг л хамгийн сүлд түүх шүүн шүү. Өдрөг амьдраарай гэж хэлээ да. Тэгээ танд амжилт хүсье. Тэгээ таны цаг зав байвал би бас хөрөг нэвтрүүлэгтээ өрсөн урилга маань хүчнтэй хөвөрөө байгаа шүү. Бас их түүх хэмжээр нэвтрүүлэг үздэг. Төмөө олонд минь хандаж бас ерөөлийн сайхан үг хэлэх байх. Монгол цэргийн баярын мэдлэгээ төвшүүлэх байхаа. Тэ орчин цагийн зөвсдөгчөн байгуулагчийн 105 жилийн тохиож. Энийг сайхан энэ баярыг тохиолдуулаад мөрдөж зүүсэн журмын анд найз нартай сайхан баярын мэд хүргэе. Ч одоо цэргийн албаа цэргийн анги байгууллагад ажиллаж үзэн гэдэг бол их тийм өрөмөц тийм бахархалтай соёл шүү дээ. Тэгээ энэ үрийг үздэг явж байгаа бүх цэргийнхэнтэй албаагч нартай энэ сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ирчүүдтэй бас хэлэх байлгүй хүн болох нь Монгол цэрэг. Гэхдээ би бас нэг зүйл хэлэх гээд байна. Цэргийн албаг хаагаарай. Тэр хүн болгоод төлөвшүүлж өгье шүү. Тэр захирж байгаа дарга цэргүүдийн үгээ сайхан сонсоорой. Төвчээртэй байгаарай. Жижигэн бэрхшээлийг одоо шантрахгүй даваарай. Даардгийн шүү. Өсч магадгүй тэрийг давна шүү. Гэхдээ орчин үеийн одоо зөвсдөгчөн бол одоо хэлийн зэрэг бол цэргүүдийнхээ хайрладаг, хамгаалдаг бас. Гэхдээ нөгөө сурхтун бэхийг нь хэлсэн үг гэдэг шүү дээ. Зовлон хүнийг тамиржуулт, жаргал хүнийг солидаадаа гэж. Гэхдээ цэргийн албан дотор төвчээр хадуучилтай байж өөрөө л тэмцэж яах юм бол чи эр хүн бол. Энэ Монголын амьдралыг чи эр хүнээрээ л авч явах үүрэгтэй. Эр хүний үүрэг ачаа, эмэгтэй хүний үүрэг ачаа хоёр тустай байх хэрэгтэй. Гэтэл одоо сүүлийн үед одоо залуучууд маань 10 жилийн хүүхдүүд маань нялхамсаал, эмгтээлэг болоод, гонголзаал, хов яриал, хүний муу үзэл, эр хүний байгалаас зайсан зан чанараа гээх гээд байна. Эр хүн өсч үзэх хэрэгтэй. Эр хүн байна штэ. Хоолтой ч үеж ижил нь холгүй ч үеж болно. Шавар дотор ч мөглөхгүй юм шалбаа хүртэл уух үйж гар. Энэ бол эр хүний төсвөр хатууч. Тэгжээж уусан оршин тогтнодог аюулгүй байдал хангагддаг. Эмэгтэй хүн бол эмэгтэйгийнхэн тэр хар гэр өр хүүхэд гэдэг юм байдаг баг. Гэхдээ эр хүн бол эр хүнээрээ л байх хэрэгтэй. Тийм учраас энэ сайхан баярын өдрийг тохиолдуулаад бүх ирчүүлд одоо баярын мэнд дэвшүүлье. Дээр нь бас одоо нэг тийм эр хүн шиг байх одоо тэм төсвөр хатуучлыг суралцаасаа хийж бүтээгээсээ шантрахгүй байгаасаа гэж хэлэх байна. Дээр нь багш нь одоо сүүлийн үед энэ ерхий осруулын сургууль ард иргэдээ ч гэсэн энэ хүмүүжил их орон гэдэг лекц уншаад байгаа. Одоо миний ганц чадах юм энэ. Хойлоор одоо ганц боломжтой зүйл маань. Түүнээс шууд хэрч буруу энэ ч буруу энэ одоо тэгээд ингээд нудруу зангидаад дахиад өөрөг бол надад хойлоор хориотой байдаг. Би гагцгүй соён гээгэрүүлэх хүмүүжлэлт холбоотой их оронч үзэлтэй холбоотой хүн байхтай холбоотой зүйлийг ярих нь бол надад бүрэн боломжтой. Тэгээ одоо энэ хичээлээр орж хүүхдүүдэд хувь нэмрээ оруулах гэж явж байна. Хүмүүс их сонин хүлээж авч байна. Маш гайхалтай. Хинтээ анги өмнөдөр суманд орчоод 250 малчны зөвлөгөөн дээр лекц уншсан. Эндээс явахдаа тархин дотор юу болж исэн бэл за малчттай би ингэж лекц уншиж үзээгүй ямар бэрхшээл гарах бол яаж хүлээж авах вэ гэж тархин дотор бодоод явсан. Тэгээ яаж эхлэх вэ? Ямар дуу хоолойтой байх вэ? Лекц яаж унших вэ? Олон зүйл утсан. Гайхалтай байсан шүү дээ. Тэгсэн чи зарим хүмүүс тэгсэн. Ийм одоо лекц бидэрт одоо ийм юм хэрэгтэй байсан юм аа. Сая баяагт очиод уншсан чинь нэг 2 настай бүр сүлдээ салдах гар барьчихэд. Ийм лекц уншиж өгсөнд их баярлалаа. Ийм юм ярмаар байна гэж. Тэгээ ийм зүйлийг би хувь нэмрээр оруулах гэдэг уншиж байгаа. Уншин. Тэгжээч энэ их орныхаа аюулгүй байдлыг хангах хүний хүн байхаар нь үлдээх юмд одоо өөр одоо хувь нэмрээр өөр гарцвал надад харагдахгүй байна уу? Бус олон хүний ч гэсэн би ингээрэй гэж би бодож байна. Одоо бид нар энэ хүмүүжлэлтэй холбоотой, хүн байхтай холбоотой юм одоо л ярихгүй бид нар мухар гудамжинд орчихсон. Тэгээд одоо тэр мухар гудамжинд дотор байж байгаад нэг бол одоо ангал руу нисэж өгнө. Нэг бол бид нар зөв гарч шийдэл олж цаашаа Монгол улсыг одоо оршин тогтнох асуудлыг авч үлдэх юм байна. Ийм юмыг бас уншиж байгаамаа. Энэ бол эр цэргийн баярын өдөр тохиолдуулаад хэлгээд өөрийнхөө зүгээс хийж байгаа
Миний одоо үүргээ Монгол хүн болсны хувьд үүргээ биелүүл явж байна гэдгээ бас хэлэх гэсэн. Тэр нь бас ийм сайхан нэвтрүүлэгт урьж ороод илэн далангуй ярьлаа, зөв ойлгоорой. Ямар нэгэн одоо зориг чиглэл байхгүй би танд бараг жил гарan 2 жил гаргалаа. Одоо тэг өнөөдөр аргахын баригдлаа гэж. Тэрний баяр өдөр сайхан таарлаа. Би маргааш өглөө бас өдөө яваад хөвгөд очиж лекц уншихаа ингээ гарах гэж байгаа. Ийм байна. Өрсийн худалдаалаа. За таны хөрөг нэвтрүүлгийг чинь би өсөлтийг чинь хүлээж авнаа. Зуны сайхан өдөр бодож байгаад нэг тий. Нэг сайхан тэгтээ тэр болгон луу яваад Уган баяраас илүүтэй амьдралын сайхан үннийг яриад нэг тийм хүнцэнтэй нэг чамин байдаг шүү дээ. Тий. Хүннээс илүүтэй энийг туусан амьдрал үнцэн тэгэл одоо амьдралын өмнө худлыг яриад ингээд суун гэдэг л. Би бол төгс төгөлдөр биш. Алдаанууд үзэх байгаа. Тэгэхдээ ямар ч хүний мэс чанараа гихгүй. Намайг одоо яаж дээрлэж болно? Яаж доромжилж болно? Гэхдээ би яг өөрийнхөө мөн чанар энэ амьдралынхаа энэ мөчийг хүртэл тууштай барьж ирсэн энэ зүйл дээрээ л байна. Үнэцрэл зарчмаар л байна. Тэгээд өстө нэг мөрөөрөлээ. Гэхдээ хичээнэ тий. Тавганд Монгол цэргийн буюу орчин үеийн зэвсэг төгчийн үүсгэн байгуулагдсан түүх 105 жилээ болж байгаа. Тийм ээ. Энэ түүх өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Манай өнөөдрийн зочин амирт Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан гамшигс хамгаалах олон нийтийн сургалтын төв 116 дугаар ангийн захирагч бригадын генерал Уганбаяр генерал маань оролцлоо. Баярлалаа тавд. Баярлалаа.